татаад албагүй жагсаалт гэдэг дотор бол бид нар тодорхой хэмжээний бодлогоор хүмүүсийг оруулж ирж байгаа. Бодлогоор оруулж иж байгаа залуучууд, бодлогоор оруулж иж байгаа судлаач мэрэгчлэн одоо инженер одоо юу гэдгийг ийм хүмүүсийг оруулж ирж байгаа шүү дээ. Заавал тойрогдол зодол дуулгаж, заавал одоо тойрогдол тодорхой хэмжээний санхүү мөнгө хөрөнгө одоо босгоод ингэж явахгүйгээр боломж олцоотой ийм хүмүүсийг оруулж ирэх нөхцөл байдлаар өнөөдөр бид жагсаалт гэдэг зүйлийг оруулж ирсэн. Одоо тэгээ жагсаалтаа буцаад шүүмжлүүлж байж болохгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн ярьж байгаа тавьж байгаа асуудлыг бас ондоо өнцгөөс нь мөрөн өнцгөөс нь бас харах хэрэгтэй гэж харж байгаа. Засгийн газар бүрдэх асуудал. Дан хурал дээр бол юу гэдгийг дангаараа байгуулна гэдэг асуудал яригдсан. Дан хурлыг дангаараа байгуулна гэвгүй шүү дээ. Бид нэр алдаа гаргасан нам буюу одоо яг цаад утгаараа бол арсан намыг хийж байгаа юм да. Гэхдээ зөвхөн одоо арсан нам нэгдлээ гэдэг ер нь бол намууд нэгдлээ гэдэг ама хумх асуудал биш шүү дээ. Цаана дуурах асуудал байна, шүүмжлэх асуудал байж болно шүү дээ. Тэгэхгүй нэгдлээгэн гол бүгдээрээ ама хумхад явах гэсэн асуудал байх. Тийм болохоор яг алдаа гарсан гэдэг асуудал ярьж байгаа юм байна. Яг нэгэн төдөө баг бол дээрээс юм шийдвэр гарсан. Гэхдээ энэний цаана бол хамтран гэдэг ойлголт бол байгаа шүү. Бусад намуудтай хамтран болцоотой байгаа. Тэгэхээр өнөөдрийн гурван намтай бол хүчингүй бол шийдсэн шүү. Үгүй шүү дээ. Тэр хүчингүй болсон байхгүй шүү дээ. Тийм болохоор одоо гурван намтай бол бичиг өгсөн байгаа, саналаа тавьсан байгаа. Өнөөдрөөс намууд маань бас зарчимтай явж явах шиг байна. Яг тэр өөрсдөө гэсэн хурлаа зөвхөн намын дарга асуудал шийдэх бас хурлаараа цаад хүмүүсийг гишүүдийн саналыг авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд зөвшөөрөөд ингээд зөвшөөрчөд орж ирэх юм шиг. Өнөөдөр үдээс хойш орж иж амжихман чухал маргаашаас тэгээд байнга оролцоод байх юм шиг. Өмнө засгийн газар огцорсон. Тийм учраас хариуцлага үлдээх хэрэгтэй. Засгийн газар бүтцээрээ гэдэг агуулгыг бас танаа одоо энэ 30 гишүүн дотор байгаа гишүүд чигсэн байр суурь хэлээд ер нь энэ засгийн газар дамждаг гэдэг ч юм уу ийм сайд нарыг яах хэрэгтэй бэ? Таны байр суурь ямар байна? Ер нь яг энэ дээр нэг комьюнитийн зарчим алдагдчихад байгаа. Энийг бол бас хэлхэл ёстой. Ерөнхий сайд нь огцорвол кабинет тэр чигээр огцордог шүү дээ. Тийм үү? Ерөнхий сайдад бид нар үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад ерөнхий сайдад маш том эрх өгсөн. Өөрөөр хэлбэл тэр ерөнхий сайдын шүдийн суглаад байдгүй, сайд нарын суглаад байдгүй, сайдын одоо наан цан татаад байдгүй. Тэр ерөнхий сайдад мөрийн хөтөлбөрийн баталж өгөөд бүрэн дүүрэн ажиллах болцоо олгохын тулд бид нар сайд нараа ерөнхий сайд өөрөө оруулж ирдэг ийм болцоог нь олгосон шүү дээ. Тэгвэл яг орж ирсэн нь бол бид нар танилцаад окей ингээд цаашаа ажил гэсэн бүрийн эрхийг нөгөөд ингээд явах ийм боломж олгосон шүү дээ. Тэгэхээр үндсэндээ бол энэ парламент энэ одоо танхим гэдэг бол ерөнхий сайдаас маш хамааралтай байна. Ерөнхий сайд нь бүгдийн одоо ихтгэл өгсөн сайд нараа томдоод энэ мөрийн хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэхийн тулд ажиллах юм баг бүрдэж байгаа кабинет. Тэгэхээр ерөнхий сайд огцорлоо гэдэг бол кабинет үндсэндээ бүтнээр бол огцоод ийм хуулиуд дүрмтэй шүү дээ. Энэний цаад логик бол нэг баг байна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр яг одоо тэгээд энийг аз харах бол мэдээж мэрэгжлийн засгийн газарч байх юм. Одоо өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээнд сайн ажилласан сайд нараа оруулж ирэхийг бол бас үгүйсэхгүй шүү дээ. Яг тэгэхээр заавал одоо бүгдийн нэг онцгой бол бүгдийн хаална гэсэн ойлголт байх. Мэдээж хөдөлмөр орж ирэх байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж хэн одоо мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах боломж олцоотой энэ засгийн газар хэлхийг л одоо ерөнхий сайд харах байхаа гэж бодож байна. Тэр бас ардчилсан намын бүлгээс ерөнхий сайдад шаардлага өргүүлсэйдэ бодлогын шаардлага гэдэг. За тэр дотор бас сайд нар болоод яамдуудын тоог 50%-аар бууруул гэдэг ийм шаардлагыг тавьж ирсэн. Энэ ер нь боломжтой юу? Одоо ялангуяа ингээд 23 сайд 16 янтай явж ирсэн хамтарсан засгийн газар цаашдаа уламжлалт томрох юм шиг ийм төр зураг харагдаад байна л да. Тэгэхээр энийг та ер нь миний хувьд одоо төрөлн чинь нэлээд олон жил ажиллаа. Яам тамга газраас ч ажиллаж үзсэн. Яг яамдыг ингэж сойлно гэдэгтээ би бол санал нийлэхгүй. 50% одоо сойлно гэдэг. Тэр нөгөө яамгүй сайд нар байгаа шүү дээ. Цүнхтэй сайд нар гэж яриад байгаа тэр гурван одоо бомтын асуудал байж байна. Тэр хяналт нөгөөх нь 20 минутын хот гэсэн. Энийг бол Улаанбаатар хотын нөгөөч тийм үү бомтын асуудлуудыг тэр зам тавилт нөгөөчүүд ингээд тодорхой хэмжээнд шийдэж болно. Яамдыг одоо тэр сумаа нэг одоо соёлын ямыг татан буугдах асуудал яригадаад байна. Би бол тэрний эсрэг байгаа шүү. Чухам зөвхөн яам нь чанартай байх, цомхон байх, чадварлаг байх талын асуудыг бид нэр ярих болохоос биш. Энэ одоо шуурга энэтэй уялдуулаад яамаа багасгаа тэр цэцмэ 50% гэдэг бол байж болохгүй асуудал байхгүй тийм. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн бас орон тоог 2 дахин бууруулах шаардлагатай гэж үзээд байгаа шүү дээ. За гэтэл хамтарсан засгийн газрын үед ардчилсан намаас жишээлбэл хяналтын менежер гэдэг зүйлийг гаргаж ирээд танилцсан. Өнөөдөр 400 гаруй хүний асуудал яригдж байна. Тэгээ энэ одоо хэрвээ бүтцийг цөөлөе гэх юм бол орон тоог цомгох гэвэл бас энэ хүмүүс ч хаалгадах эрсдэл. Хаалгадах ёстой гэж бодож байгаа шүү. Яагаад тэгэхээр сая бол яамны бүтэц хүрээнд ажиллах ёстой зүйлүүдийг нэг алдаа гаргасан гэж би тооцож байгаа. Энэ бол үзэж байгаа. Энэ бол юу гэхээр
хамтарсан засгийн үед бидний одоо тодорхой хэмжээний ажлын байрыг одоо бий болгох гэсэн байдлаар одоо шахсан болов ийм тохиролцоо хийсэн болов. Энийхээ өрөөнд баахан хяналтын менежерүүд, баахан менежерүүдийг нэмж тавьсан. Одоо бид нар нэгэнт засагт орж ирсэн юм чинь хяналт тавих ёстой. Тийм болохоор та нарт одоо хяналт тавих оролцоо олохын тулд хяналтын менежерүүд гаргаж ирсэн ийм шаардлага тавьсан болов гэж би ойлгож байна. Ингэж яваад байх юм бол төр угаас алднаа. Хүнтэй хариуцлага тооцдог нэгэн засгийн газрын бүтцийг байгуулаад тэр бүтцэс дотроо албан тушаалтныг томилж байгаа бол тэр хариуцлага тооцоод ингээд бүтцээр явах асуудлыг хийх ёстой. Түүнээс биш тэр хариуцлагыг татаж авчираад өгшөө хожоод байх юм бол эцсийн бол хариуцлага тооцдог хөнгөө болчдөг байхгүй. Тийм болохоор би бол тэр менежерүүдийг бол үндсэндээ хаал гэсэн баргалжил бодлоготой байж байна.